Хамтдаа цуглаад биднийг үзэж суугаа бүх хүмүүстээ болон итгэлийн ахын дүүстэй энэ өдрийн мэндийг хүргэе. Бид энэ мөчийг Бурхандаа зориулахаар цугласан байгаа билээ. Тэгээд бид түүний тухай эргцүүлэн бодож, Библийг уншиж, залбирч, магтан дуулж, сургаалаа суралцаж, юуны өмнө сурсан зүйлээ, Бурхны заасан зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд энд байгаа байлаа. Үүнд та бүхнийг би урьж байна. Та бүхэн үүнийг маш анхааралтай сонсох болно гэж би итгэлтэй байна. Зарим улсуудад сүм иргэн нэгдсэн гэдгийг би сонссон гэвч маш олон хүмүүст сүмд очих тэнд цуглах боломж олдоогүй байгаа. Тийм учраас бүх сүм нэгдэх хүртэл сүүлчийн өдрийг хүртэл бүгдээрээ энд цуглаж байх болно. Тэгээд та бүхэн сүмд очоод сүнслэг зүйлд баярлцгаан хамтдаа байгаадаа гар тавилт, иш үзүүлэгт баярлцгаах болно. Өнөөдөр ч бас бүгдээрээ урдын адил Бурхандаа зориулан магтан дуулах болно. Ингээд магтаалын дуу 100-ыг бүгдээрээ дуулцгаая. Та бүхэн магтаалын дуунаас 100-ыг хайж оллоо. Энэ дууны нэр нь ариунаас ариун мөнхийн хизэн гэсэн дуу бий. Ингээд бүгдээрээ Бурхандаа зориулаад зүрхнээсэн хоолон цар хүчээр дуулах болно. Con nuestra lengua. Bueno, cantémosle al Señor. Santo, santo, grande eterno Dios, con alegría hoy te alabamos, Rey de reyes, grande capitán, todopoderoso guerrero. Honor y gloria, luz y dominio, tributaremos todos a ti. Santo, santo, eres tu Señor, Dios de las batallas glorioso. Alabadle cielos, tierra y mar, toda su iglesia, sus mensajeros, alabanzas, cantos de loor. Hoy unidos elevaremos, juez majestuoso y reverendo, fuego y vida eres Señor. Santo, santo eres tu Señor, Dios de las batallas glorioso. Rey de siglos, solo eterno Dios, veraz y justo, incomprensible, inmortal, autor de todo bien. Eres tú el anciano de días, y para siempre entonaremos el canto eterno de redención. Santo, santo, eres tu Señor, Dios de las batallas glorioso. Суун Бурханд байг. Эзэндээ баярлалаа. Бурханд талархал нь байг. Түүний өршөөлд бидэнд үргэлж харуулдаг түүний нэг үүсэлд талархъя. Өнөөдөр бүгдээрээ сүнслэг бэлэг авьяасууд нь хэрхэн илчлэгддэг болохыг сурах болно.
Сүмд цугладаг итгэлийн ахын дүүс олон жил сүмд явж байгаа хүмүүс үүнийг сайн мэднэ. Тэд сүнслэг бэлэг авьяасууд сүмийн дотор хэрхэн биелэн олдог болохыг, хэрхэн харуулдаг болохыг мэднэ. Харин бид энд өөр шинэ олон хүмүүс бийг мөн сүмд явж чадахгүй ч цаг тутамд энэ номлуудыг үздэг хүмүүс бийг бас бодцож үзэх хэрэгтэй. Бид хамгийн сүүлд ариун сүнсний үйл хэргийн тухай ярьсан байгаа. Энэ Бурхны бидэнд өгсөн амлалтын тухай ярьсан. Тэр хэлэхдээ хүн төрлөختөнд ариун сүнсийн илгээн ариун сүнс тэдэнтэй үргэлж мөнхөд хамт байна гэсэн. Бурхныг хайрладаг зүрхийн түүнд бэлдсэн эрэгтэй эмэгтэй хүмүүст Бурхан ариун сүнсийг илгээн гэсэн энэ гайхамшигт амлалтыг өгсөн юм. Тэгээд бид ариун сүнсний үйл хэргийн тухай, ариун сүнсний үр жимсийн тухай бас харсан байгаа. Ариун сүнс хэрхэн өөрийгөө харуулдаг тухай, мөн сүнслэг бэлэг авьяасуудын тухай ярьцгаасан. Өнөөдөр бид магадгүй сүүлийн номлолуудад уншсан хэд хэдэн ишлэгийг дахин унших болно гэвч энэ нь маш чухал юм. Учир нь сүнслэг бэлэг авьяасууд хэрхэн илчлэгддэг тухай, тэд өөрсдийгөө хэрхэн таниулдаг тухай мэдхийг хүссэн олон хүмүүс бий. Тэдэнд үүнтэй холбоотой олон асуулт байгаа. Бурхан хүмүүсийн дунд өөрийгөө хэрхэн илчилдэг тухайд олон асуулт хүмүүс тавьдаг. Балар эрт цагт Бурхан Авраам руу, Мосе руу яриад өөрийгөө үзэгдлэр, зүүдэр, иш үзүүлгээр мөн иш үзүүлэгчдээр дамжуулан хүмүүсийн дунд илчлэх болно гэж хэлсэн байдаг. Харин тэр Мосег тэднээс онцолж үзэх, түүнтэй нүүр нүрээрээ ярилцах болохоо хэлсэн байдаг. Харин бусад иш үзүүлэгчид Бурхны энэ илчлэлийг биеэрээ эдэлсэн ба Бурхан тэдэн рүү иш үзүүлгээр дамжуулан ярьдаг байв. Харин өнөөдөр бид Библиэс зарим нэг ишлүүдийг үүнтэй холбогдуулан унших болно. Эдгээр ишлэлд энэ сүнслэг бэлэг авьяас энэ илчлэлийн тухай бичигдсэн байгаа. Үүнээс бүгдээрээ суралцах болно. Бид мэдлэгийг олж, ихийг сурч, эзний тухай илүү ихийг мэдэх тусмаа түүнийг улам бүр хайрладаг. Энэ нь бидний зүрхэнд баяр хөөргийг өгдөг. Тэгээд бид энэ гайхалтай Бурхныг улам илүү хайхыг, түүний замыг дагахыг хүсдэг. Бурхныг хайдагч, үнний замыг хараахан олоогүй маш олон хүмүүс бий. Тэд түүнд яаж хүрэхээ мэддэггүй. Нэг осондоо Бурхан тэдний амьдралд өөрийгөө хэрхэн илчлэлтийг тэд мэддэггүй. Бид Библийг дахин уншдаг. Учир нь үүний дотроос бид мөнхийн амийг олно. Үүний дотроос бид Бурхан руу хөтлөх замыг олно. Үүний дотроос бид асуултынхаа хариултыг олно. Мөн үүгээр бид өөрсдийн айдаснасаа бас салж чадна, итгэмжгүй байдлаа орхино, Бурханд итгэж эхэлнэ. Бурхан бид иш үзүүлэгчдээр дамжуулан ярих болно гэж хэлсэн. Эзэн Есүс Христос өмнө хуучин гэрээнд тэр иш үзүүлэгчдээр дамжуулан ярьдаг байсан. Энэ иш үзүүлэгчд рүү тэр үзэгдлэр, мөн зүүдээр дамжуулан ярьдаг байсан. Мөн ариун сүнс тэдний амийг удирдах тэдэн рүү ярьдаг байв. Ийм байдлаар Бурхан эрт балар үед өөрийгөө илчилдэг байсан. Эзэн иш үзүүлэгчдээр дамжуулан маш олон амлалтуудыг өгсөн байдаг. Тэр хэлэхдээ ирээдүйд нэг өсөндөө эзэн Есүс Христос ирсний дараа ариун сүнсийн тэр илгээн тэгээд ариун сүнс эрэгтэй эмэгтэй бүх хүмүүстэй хамт байна гэдэг. Учир нь үүнээс өмнө ариун сүнс зөвхөн иш үзүүлэгчдэд өөрийгөө илчилдэг байв. Тэгээд эзэн энд хэлэхдээ би ирээдүйд бүх хүмүүст өөрийгөө таниулна. Бүгдэнд нь өөрийнхөө оршихуйг илчилнэ. Ариун сүнс хүмүүсийг удирдах болно гэдэг. Үгээр тэр хэлэхдээ ариун сүнс та нарт зааж сургана. Та нар Тэнгэрийн хүчийг авах болно.
Та нар ариун сүнсийг хүлээн авах болно. Тэр бүх сүмийнхэнтэй хамт байна. Итгэгч нарт Бурхныг хайдаг эмэгтэй эрэгтэй хүмүүстэй хамт байх болно гэдэг. Өөрийгөө ийм байдлаар илчилхэн эзэн амладаг. Тэгээд эзэн өөрийн энэ гайхамшигт амлалтаанд бас биелүүлсэн. Тийм учраас та бүхэн энэ номлуудыг өгөх энэ боломжийг ашиглан би сүүлийн номлуудад шинэ гэрээг уншиж элч нарын захааснаас уншсан. Гэхдээ бид сүнслэг бэлэг авьяасуудын тухай ариун сүнсний сүнслэг бэлэг авьяасуудын тухай уншсан энэ сэдвээр бид их олон зүйлийг уншиж их зүйлийг сурсан. Гэхдээ хүмүүст энэ тал дээр нээлттэй үлдэх асуулт үлдээхгүй тулд энэ сэдвийг бүгдээрээ улам наривчилж харах болно. Ингэснээр хүмүүсийн эргэлзээж таалагдах юм. Өнөө үед бид бол христчүүд гэж хэлдэг маш олон газрууд бий. Тэд маш олон сүмтэй, христийн чуулгантай Библийг уншдаг, ариун сүнс тэдэнтэй хамт байдаг гэлцгээдэг. Мөн тэд бидэнд элч нар иш үзүүлэгчд бий гэж хэлцгээдэг. Гэвч бодит байдал дээрээ энэ нь худал зүйл байдаг. Учир нь сүнслэг бэлэг авьяас Бурханаас өгөгддөг зүйл. Зөвхөн Бурхан л үүнийг хүмүүст өгч чадна. Тэгэхдээ үүнийг зүрхэн бэлтгэгдсэн. Сүнслэг бэлэг авьяасыг авахтаа эсвэл элч болохтоо, иш үзүүлэгч болохтоо хэн нэгэнд иш үзүүлэг өгөхдөө хар хэлээр ярьж ариун сүнсийг хүлээн авахтаа бэлэн байгаа зүрхээ бэлдсэн тэр хүмүүст өгдөг. Хар хэлээр ярихыг хүн өөрөө сурч чадахгүй. Энэ дэлхий дээр бидэнд хэрхэн Бурхны элч байхыг, элч үзүүлэгч болохыг зааж сургаж чадах ямар ч их сургууль, тийм сургалтын төв гэж байхгүй. Иш үзүүлгийг өгөхийг зааж сургадаг курс хичээл гэж байхгүй. Учир нь надтай зарим нэг хүн таарч байсан юм. Гэхдээ манай сүмдэж бас иш үзүүлэг гэж би ариун сүнсийг хүлээн авахын тулд сүм дээрээ одоо нэг курст сууж байгаа. Тэнд бидэнд өөр хэлээр ярих ёстойг ингэж тэгэж хэлэх ёстойг заадаг гэж хэлж байсан юм. Тэгээд тэр хүн надад тэр сурсан хар хэлэн заалгасан шиг хэлэн энгээд харуулсан юм. Гэвч энэ нь нэг бахан зүйл байсан. Тэгээд түүнийгэнд ариун сүнсний баптизм гэж нэрлсэн байв. Үүний тулд тэд хичээлд суух хэрэгтэй болсон байдаг. Тэнд нь Бурхны элч иш үзүүлэгч болохын тулд бас ялгаагүй зүйлийг хийнэ. Тэр эмэгтэй хэлэхдээ үүний тулд бас л нэг курст сурах хэрэгтэй. Энэ курст заасан зүйлсийг сурч төгссөний дараа энэ хүн нь Бурхны элч иш үзүүлэгч гэсэн цолыг хүртгээ гэж ярьсан юм. Бүгдээрээ энд одоо ишлүүдийг харах болно. Бүгдийг нь биш, учир нь үүнтэй холбоотой маш олон ишлүүд бий. Үүнээс зарим нэг ишлүүдийг нь бүгдээрээ онцолж харцгаая. Эндээс бид сүнслэг бэлэг авьяасан Бурхны сүнслэг оршихуй нэг курст сууснаар хүлээн авагддаггүй юм аа гэдгийг, хар хэлийг яаж хүртэх вэ гэдгийг сурахын тулд хүмүүсийг ухаан алдаж унтал гар тавьдаг болж сурахын тулд ямар нэг хичээлд суух шаардлагагүй юм аа гэдгийг харах болно. Хүмүүст ийм зүйлийг яаж хийх вэ гэдгийг заадаг тийм курсүүд гэж байхгүй. Зарим нэг хүн манай сум дээр мөн Бурхан над руу ярьдаг, би түүнийг мэдэрдэг. Надад нэг тийм онцгой мэдрэмж байдаг. Нэг удаа би хөштөө мөнгө бэлэглэх ёстойгоо мэдэрсэн. Ингэж Бурхан над руу ярьдаг гэцгээдэг. Зарим хүмүүс би Библийг нээгээд тэгээд тэр нээгдсэн хуудас их чухал. Би нүдэнаад Библийг нээгдэх тэр хуудас нь Бурхны надад өгөх гэсэн мэдээ юм. Ингэж Бурхан над руу ярьдаг гэцгээдэг. Тэр хэлэхдээ за Библийг би ингэж нээ. Энд 2 дугаар шестер номын 32 байна. Энд нэг Юдагийн эсрэг болсон дайны тухай бичсэн байна. Энэ Бурханы надад хэлэх гэсэн үг нь байна. Гэхдээ энэ үг миний сэтгэлд нийцэхгүй байна. Би Библийг дахин хааж байгаад нээ. Нэг дуулал нэмэр байна.
Дахиад нээж үзье. Дуулал биш байна. Исая нээжсэн байна. Гэх мэтчлэн хүмүүс Библийг дуртай газраасаа нэн. Тэгээд энэ бол Бурхны надад өгөх гэсэн мэдээ. Бурхан над руу ингэж ярьдаг гэцгээдэг. Харин өнөөдөр бүгдээрээ энд Бурхан үнэндээ хэрхэн оршихуйгаан хүмүүст таниулж тэдэн рүү ярьдаг болохыг сурахаар сууларсан байгаа билээ. Бүгдээрээ хэд хэдэн ишлэгийг унших болно. Тэндээс та бүхэн энэ нь хүмүүсийн бодсон шиг зарим чуулганыхны хийдэг шиг тийм биш юм а гэдгийг үүний тулд ямар ч курст суух хэрэггүй юм а гэдгийг харна. Учир нь сүнслэг бэлэг авьяас нь шууд Бурханаас ирдэг бөгөөд Бурхан өөрийнхөө тааллын дагуу хүнд үүнийг өгөхөө өөрөө шийддэг. Тэгэхээр энэ бүх ингэж ариун сүнсийг хүлээн авахын тулд хийдэг курс, хайр хэлээр ярихыг заадаг курсүүд гэж байхгүй. Иш үзүүлэхийг заадаг курс гэж байхгүй. Тэдний хэлдэг нь Библиэс энэ ишлүүдийг цээжээр тогтоож, тэгээд хэн нэгэн дээр гараа нь тавихтаа энэ ишлүүдээс хэлж иш үзүүл гэцгээдэг. Би нэг удаа нэг сүмд явдаг нэгэн хүнтэй таарсан юм. Тэр хүн хэлэхдээ би Библиэс маш олон ишлэл цээжээр мэднэ. Библийн нэг ишлэлд хэлэхдээ чи төгсгөлн биш харин эхлэл байх болно гэсэн байдаг. Энэ ишлэлийг би цээжлээ тэгээд тухайн хүнд энэ ишлэлээр иш үзүүлдэг. Чи эхлэл байх болно гэх мэт ишлүүдийг бид цээжээр тогтоогоод тэгээд хүмүүст хэлдэг гэж ярьж байсан юм. Гэвч энэ нь иш үзүүлэг биш юм. Энэ нь хайр хэлээр ярина гэсэн үг биш. Нэг курст яваа. Тэгээд ганц нэг үг цээжилж ирчгээд би хайр хэлээр ярьж байна. Энэ бол Бурхны хэл гэж хэлж болохгүй. Үгүй юм. Бурхан хүмүүст ариун сүнсийг өгдөг. Үүнийг бид түүнээс хүлээн авдаг. Энэ бол Тэнгэрийн сүнслэг бэлэг авьяас. Үүнийг бид Тэнгэрээс хүлээн авдаг. Үүнийг Бурхан бидэнд өгдөг. Үүний тулд хүмүүс ямар ч курст явах хэрэггүй. Зарим газар хүмүүс Будалдаа 8 хийсэн олон хүний хөлийн газар очоод тэнд хүмүүст Бурхан надад таныг өвчтөе болохыг илчиллээ. Наашир би танд залбирч өгье. Надад эдгэх бэлэг авьяас бий гэж хэлээд энэ худалдааны төвд олон хүмүүсийн өмнө тэр өвчтнийг нь хоохийн тулд гар тавьж хэлдэг. Мөн тухайн хүн өөрсдийнхөө цээжилсэн ишлүүдээс иш үзүүлэх гэдэг. Бусад хүмүүс үнийг хараад энэ хүмүүс эрүүл ухаантай хүмүүс мөн үү? Эдгээр юм хүмүүс вэ? Ямар гээчийн фанатик хүмүүс вэ? Хүний нүдний булаа болоод энд юу хийж байгаа юм бол яг үүнийг л бусад хүмүүс боддог юм. Библи уншдаг их, Бурхныг хайдаг их, Библийг цээжээрээ мэддэг гэжгээд яг үнэндээ Бурхныг их зүйлгүй эдгээр хүмүүсийн тухай тэд ингэж боддог. Тэд дэндүү фанатик үзэлтэй хүмүүс. Тэд маш олон онол ярьдаг. Өөрсдөө зааж сургасан онолууд гээд өөр олон хэрэггүй зүйл тэдэнд бий. Бурхан тэдэнд өөрийн дэмжлэгийг өгдөггүй. Бурхан тэдэнтэй хамт биш тэднийг байх ёстой тэр замаар ашигладаг. Энэ бол Бурхны ярьдаг тэр арга зам биш юм. Үүнийг бид нар сүнслэг бэлэг авьяас гэж нэрлэхгүй. Тэднийг бид иш үзүүлэгчд эсвэл Бурхны илч гэж дуудахгүй. Эдгээр хүмүүс нь Бурханаас сонгогдох ёстой. Энэ бүх хичээлүүд тус болохгүй. Энэ нь ямар ч ашиггүй зүйл. Ийм байдлаар та Бурхны гарыг харахгүй, Бурхны гайхамшигыг үзэхгүй. Миний дээр хэлсэнчлэн өнөөдөр бүгдээрээ энэ сэдвээр ярилцах болно. Тэгээд та бүхэн өөрсдөө ишлэл бүрээс алдаа хийж байгаагаа хууртагдсанаа харах болно. Мөн чи энэ курсыг, энэ хичээлийг эсвэл энэ хүрээлэнд суувал Бурханаас сүнслэг зүйлийг хүлээн авах болно гэж хэлснээрээ бусдыг бас хуурч байгаагаа мэдэх болно. Сүнслэг бэлэг авьяасыг авахын тулд чи ийм тийм курс яв гэж хэлж байгаа. Ийм байдлаар бид сүнслэг бэлэг авьяасыг хүлээн авдаггүй. Бас зүрхэндээ нэг зүйлийг мэдрээд байна. Надад нэг сэтгэл төрөөд байна гэх нь ч бас энэ биш юм.
үгүй юм сүмд явж байгаагүй Библийг уншиж үзээгүй хүмүүс ч бас би ийм зүйлийг мэдэрч байна, тийм зүйлийг мэдэрлээ гэдэг энэ нь ч бас биш. Бурхан ийм байдлаар ярихгүй, ингэж ярьдаггүй. Үүнийг бүгдээр одоо сайн наривчилж харах болно. Ингээд бүгдээрээ Йоэл номын 20-28-ыг нээцгээе. Би та бүхнийг энэ хооронд сайн дуглан суусан байх гэж бодож байна. Бүгдээрээ ингээд Библиэс уншиж эхлэе. Та бүхэн одоо бид ямар сэдвээр өнөөдөр ярих вэ гэдгийг мэдэж авсан байгаа. Бид энд сүнслэг бэлэг авьяасын жинхэнэ илчлэлийн тухай харах болно. Сүнслэг бэлэг авьяасууд хүмүүсийн дунд жухам ямар байдлаар илчлэгдэх болохыг бүгдээрээ энд нэг бүрчлэн харах болно. Ингээд та бүхнийг Йоэл номын 1-ийг үрж байна. 2-р бүлэг эшлэл 28. Энд бид иш үзүүлэгч Йоелаар дамжуулан хийсэн Бурхны амлалтыг харж байна. Үүний дараа гэсэн байна. Энэ нь ирээдүйд гэсэн үг. Бүгдээрээ 2-28 дахь эшлэлээс эхлээд уншиж байна. Энэ бүлгийн өмнө Бурхан маш олон зүйлийг тэдэнд санал болгож мөн тэдэнд сануулга өгсөн байгаа. Тэгээд үүний дараа гэдэг нь хэрв та нар энэ бүхнийг хэрэгжүүлэх юм бол миний хэлснээр зөв шудраг ариун амьдралаар амьдрал гэмээн хүлээн намайг хайж надаас өршөөл ирэх юм бол энд бичигдснээр үүний дараа би сүнсээ бүх махбод дээр цутгана. Энэ нь бүх хөвгүүд бүхд охтууд гэсэн үг юм. Тэгээд бүх хөвгүүд бүх охид чинь иш үзүүлэн гэсэн байна. Энд ямар ч курс гэж хэлээг байна. Хөгсжүүл чинь зүүдэлж, залуус чинь үзэгдэл үзнэ. Энд бас л курс гэж бичээгүй байна. Бол шивгчингүүд дээр чинь эдгээр нь түүний юудагаа сонгож авсан хүмүүс юм. Үүнд түүний элч нар бас хамаарч байсан. Тэд эзэн рүү ирсэн хамгийн анхны хүмүүс байв. Тэр энд миний боолууд, миний шивгчингүүд гэж хэлж байна. Тэгээд тэдний дээгүүр дээр сүнсээ зутгана гэж хэлж байна. Энэ ирээдүйн эзэн Есүс Христ төрж өсөөд өөрийн үйл хэргийг гүйцэлдүүлэн загалмайд цовлогдсныхын дараа тэнгэрт өргөгдснийхэн дараах цагийг энд хэлж байна. Эзэн тэнгэрт өргөгдснийхэн дараа өөрийн ариун сүнсийг дэлхий рүү илгээж түүний элч нар болон түүнд итгэж байсан бүх хүмүүс ариун сүнсийг хүлээн авдаг. Тэгээд бүгдээ одоо яг ямар тэмдэг энд байсан бэ? Энэ нь яаж илчлэгдсэн бэ? Хүмүүс ариун сүнсийг хүлээн авсан гэдгийг яаж мэдэх байсан бэ гэдгийг харцгаая. Эзэн Есүсийг дэлхий дээр бууж ирэхээс 600 гаруй жилийн өмнө бичигдсэн энэ Йоэл номонд тэр ариун сүнсийг хүмүүсийн дээр зутгах болгоо, тэд иш үзүүлэх болохыг, зүүдлэх болохыг, үзэгдэл үзэх болохыг хэлж байсан байна. Тэр энд ямар ч курс, ямар ч хүрээлэнгийн тухай хэлээгүй байна. Ингээд бүгдээрээ Үлс номыг нээцгээе. Үлс ном. Библи нь бэлэн байгаа итгэлийн ахын дүүс Библийг сайн мэдэхгүй эсвэл Библи байхгүй байгаа зарим нэгэндээ туслаарай. Үлс намын 2-р бүлэг эшлэл 4. Олон 100 жилийн дараа энэ Үлс номонд болсон зүйлс тохиолдсон байгаа. Үлс номын 2-4. Энд бүгдээрээ ариун сүнсний бууж ирснийг харах болно. Эшлэл 4-т. Энэ зүйл Финксний өдөр тохиолдсон. Энэ Финксний еврейчүүдийн нэг баяр байв. Энэ өдөр элч нар эмэгтэйчүүдтэйгээ эзэнд итгэдэг ойролцоогоор 120 хүмүүс энд хамтдаа нэг газар цугларсан байв. Тэд залбираад мөн Тэнгэрээс ариун сүнсийг хүлээн авахын ариун сүнс тэдний дээрээс цутгагдахыг хүлээж байв. Энэ нь Финксний өдрөөр тохиолдсон юм. Тэднийг хамтдаа байхад залбирч байхад нь энд бичигдснээр инхүүдэд бүгд ариун сүнсээр дүүрч гэсэн байна.
Үүний өмнөх ишлэлд хүчит хуйл салхи мэд чимээ тэнгэрээс гинэт гарч тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэд хуваагдсан хэлүүд бие болон хүн нэг бүр дээр бов. Энэхүүтэд бүгд ариун сүнсээр дүүрч мөнөө сүнсээр дамжуулан өгөгдсөнийг хар хэлээр ярьж эхлэв. Бүгдээрээ эдгээршлүүдийг сайн харж харцгаайдан энэ сүнслэг бэлэг авьяасуудыг хүмүүс тараадаг биш харин Бурхан ариун сүнсийг илгээдэг. Хэрв хүмүүс өөр хэлээр ярих юм бол энэ нь Тэнгэр элчийн хэл, Бурханы сүнсийн өгсөн хэл юм. Энд эзэн та нар нэг хүрээлэнд явж хичээлд суу. Тэгээд ариун сүнсийг яаж хүлээж авахаа мэдэж ав гэж хэлсэн гэж бичээгүй байна. Тэр хэлэхдээ Иерусалимд үлд залбираад үргэлжлүүлээд би та нарын дээр ариун сүнсийг цутгах гэсэн байна. Яг энэ нь ч тохиолсон. Тэдэнд өгснөөр өөр хэлээр ярьж хэлсэн. Энэ сургаал нь энд тод томруунаар бичигдсэн байна. Ингээд Үлс номын 8 дугаар бүлэг ишлэл 15 энд бичигдээ. Энд бүгдээрээ нэгэн элч Паул тохиолдсон явдлыг нэгэн түүхийг харах гэж байна. Тэгээд энд ишлэл 14 хэлэхдээ Бурхны үгийг Самари хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн рүү илгээв. Тэд энд Самаричууд ч бас Бурхны үгийг хүлээн авсан гэдгийг дуулаад ихэд гайхаж гаасан байна. Тэд өөрсдөө Юудад байлаа. Тэд бодохдоо Бурхны үг зөвхөн еврейчүүдэд зориулагдсан Юуда хотын оршин суугчдад л хамаатай гэж бодож байсан байв. Гэвч элч нар Самарид ч бас Бурхны үг хүрсэн ба Евангелийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс байна гэдгийг сонссон байна. Тэгээд Иохан болон Петр хоёрыг Самари руу илгээн Бурхны үгийг хүлээн авсан хүмүүст юу тохиолдсон болохыг тандуулахаар явуулъя гэж гайсан байна. Ингээд ишлэл 15-т тэд энэ нь Петр болон Иоханы хэлж байна. Тэд ирж тэдэнд ариун сүнсийг авахуулахын төлөө залбирчээ. Петр, Иохан хоёр Самарид эдгээр Евангели руу ирсэн хүмүүсийг зочлон очиж тэдэнд ариун сүнс авахуулахын тулд залбирсан байна. Та нар ямар амархан бэ гэдгийг харж байна уу? Тэд ямар ч курст явах шаардлагагүй байсан байна. Тэд мөн ямар ч гадаад хэл цээжлэх хэрэггүй байсан байна. Тэгээд цааш нь учир нь тэдний хүнд ч ариун сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптизм хүртсэн байжээ. Тэгээд элч нарын гар тавилтаар ариун сүнс өгөгдөж буйг ажигласан Симон, энэ Симон нь мэрэг төлөгч хүн байв. Тэгээд тэр элч нарын гар тавилтаар ариун сүнс өгөгдөж байгааг харсан байна. Учир нь бүгд хар хэлээр ярьж байна. Үүнийг харсан тэр хоёр элчид мөнгө санал болгосон байна. Энэ Симоны шунал нь хөдөлж тэгээд тэр би тэдний гар тавилтаар хүмүүс хар хэл хүртэж байгааг харж байна гэж бодоод тэдэнд хандан энэ их мэдлээ надад бас өгөөч. Тэгвэл би гараан тавьсан хүн бүрийг ариун сүнстэй болгоно шүү дээ гэв. Гэвч түүний санаа нь үгээр 8 хийх байсан юм. Тэр үгээр Бурхны энэ бэлэг авьяасаар мөнгө олохыг хүссэн байна. Өнөө үед ч бас Бурхны бэлэг авьяасаар мөнгө олох гэдэг хэр их хүмүүс бий вэ? Гар тавьж өгөхдөө мөнгө нэгтэг. Тэд би таныг эдгэхийн тулд гар тавьж өгье. Гэхдээ та төлөх хэрэгтэй. Үүний оронд надад мөнгө өг гэж хэлдэг. Тэгээд ингэж мөнгө олоод түүндээ бүр шун хайрдаг. Тэгээд Бурхны энэ бэлгээр 8 хийдэг. Хэрв Бурхан үүнийг хэн нэгнээс харуул, түүний хомхой сэтгэлийг харуул, сүнслэг бэлэг авьяасаар мөнгө хожих гэсэн хүслийг нь харуул, Бурхан тэр хүнээс холдох болно. Түүнийг орхих болно.
Түүнд өгсөн сүнслэг бэлэг авьяасаа буцаан авна. Энэ хүн нь тэгээд бурханд үйлчлэх биш, харин чөтгөрөөр өдөрдүүлдэг болно. Энэ хүнийг чөтгөр иргэшээлдэн авч түүнийг ашиглан өргөжлүүлэн бусдыг хуурах болно. Тэгээд энэ Симон хэлэхдээ би ч бас энэ эрх мэдлийг авмаар байна. Би гар тавилтаар хүмүүст ариун сүнсийг хүртээдэг болмоор байна гэсэн байна. Гэвч Петр түүнд ишлэл 20-д Петр түүнд хэлэхдээ Бурхны бэлгийг чи мөнгөөр авч болно гэж сансан тул мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь энэ нь тийм биш юм. Тэр хэлэхдээ чамд үүнээс хүртэгч үүнийг хүлээн авах ч эрх байхгүй. Учир нь чиний зүрх Бурхны юм зөвхт биш юм. Ингэж Петр түүнийг донгодсон байна. Тэрээр эрх мэдэлд шунсан энэ хүнийг ийхүү хатуугаар зэмлсэн байна. Илч нарт энэ бэлэг авьяас байсан. Тэдэнд Бурхны хүч байв. Тэд Бурхны хэлснийг гүйцэлдүүлдэг байсан. Тэр хэлэхдээ хүмүүсийн төлөө залбирч гайхамшигыг болоод тэмдгүүдийг үлдэцгээ. Өвчтөг хүмүүсийн төлөө залбирч тэд итгэх болно. Хүмүүсийн дээр гар тав. Тэд ариун сүнсийг хүлээн авах болно. Надад үйлчил хүмүүст Бурхныг таниул гэж хэлсэн юм. Гэвч энэ Симон шуналдаан хөдлөгдөн үүгээр мөнгө олох гэсэн байна. Ингээд Үлс номын 8 дугаар бүлгийн ишлэл 29-ыг нээцгээе. Энд ишлэл 26-д эзний Тэнгэрэлж Филипп руу ярьж түүн рүү хандан босогтун Иерусалимаас Газ руу урдах замаар өргөж яв. Үүнийг тэр Филиппт хэлдэг. Тэр чин Тэнгэр элчийн үгэнд ордог. Ингээд явж байхдаа бид ишлэл 28-д харна. Тэр нэгэн хүнтэй уулздаг. Энэ хүн нь Этиопийн хатан хаан Кандакт үйлчилдэг нэгэн хүн байв. Энэ хүн нь тэр хатны зарц байсан байна. Тэгээд энэ хүн Исая номыг уншиж байв. Тэр өөрийн тэргэн дээр суугаад Исаяг уншиж байлаа. Энд ишлэл 29-д сүнс Филипп руу яриад гэж байна. Тэр үүнийг яаж хийсэн байх вэ? Ариун сүнс хэн нэгэн рүү ярихдаа иш үзүүлгээр ярьдаг. Бурхан тухайн хүний амаар дамжуулж тэр хүнтэй ярьдаг. Үүнд Бурхан тухайн хүний ам болоод хэлийг нь ашигладаг. Энд ч бас Бурхан Филиппийн өөрийнх нь амыг ашиглан түүнд хэлэхдээ чи өөрийнхөө харж байгаа тэр тэрэг рүү оч гэж хэлсэн байна. Филиппч тийшээ очиж тэр хүний Исаяг уншиж байгааг сонссон байна. Тэгээд тэр түүнээс чи уншиж байгаа зүйлээ ойлгож байна уу гэж асуухад нөгөө хүн нь хэн нэг нь надад зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох вүлээ гэдэг. Энэ түүхээс бид Филипп энэ хүнд хэрхэн Бурхны сургаалыг зааж өгч байгааг цааш нь унших болно. Эндээс харин бид онцлох гэсэн зүйл нь Бурхан Филипп рүү хэрхэн ярьсан бэ гэдэг нь тэр арга барил нь юм. Ингэснээр Филипп Этиопийн хатан хааны зарцад энэ хүнд Бурхны сургаалыг зааж өгч Исая номыг ойлгоход нь тусалж чадахын тулд юм. Бурхан ямар арга барилаар энд ярьсныг бид харж байна. Өнөөдөрч бас итгэлийнхэн дүүс маань өөрийн гэр бүлийнхэндээ найз нөхөдөө миний явдаг сумд Бурхан над руу ярьдаг гэж хэлэхэд хүмүүс юу гинэ? Бурхан ярьдаг гинэ? Та чин галзуу юм уу? Бурхан ярьдаг гэдэг чинь худлаа зүйл. Бурхан ярьдаггүй гэцгээдэг. Гэвч Бурхан ярьдаг. Энд товтодоор бичигдсэн байна. Энд Филиппт сүнс тэр тэргийг гүйцэж оч гэж хэлв гэж бичигдсэн байна. Бурхан ярьдаг. Тэр бүр эхнээсээ л ярьдаг байсан. Тэр бүр эхнээсээ өөрийн иш үзүүлэгч нарын амаар дамжуулан ярьдаг байсан. Тэгээд эзэн Иесус Христийн дараа тэр сүнслэг бэлэг авьяасаар дамжуулан ярьдаг болсон. Маш олон сүнслэг бэлэг авьяасууд бий. Үүнд иш үзүүлэх бэлэг авьяас бас хамаардаг. Мөн иш үзүүлэгч гэж байдаг. Харин эдгээр нь Бурхан өөрөө хүмүүсээ сонгож өгдөг.
Энд ямар нэг курс хийх шаардлага байхгүй. Иш үзүүлэгч Бурхны элч болохын тулд ямар нэг хүрээлэн сурах хэрэгтэй биш. Тийм зүйл байхгүй. Бурхан ярьдаг. Үүнд гайхаад байгаа бидэл байхгүй. Тэгээд та чинь галзуу юм уу гэж хэлэхгүй байсан нь дээр. Бурхан ярьдаг гэж юу юм зүйл байх гэж юу? Би ийм зүйлүүд нь сонсож байгаагүй юм байна. Бурхан ярьдаг гэж сонсож байгаагүй юм байна гэж хэлдэг хүмүүс та нар Бурхан ярьдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхдээ бүр баларт цагаад үгний талаар Библиэлд уншиж болно. Тэр үед ч бас Бурхан өөрийн ард түмэн рүү ярьдаг байсан. Эзэн Есүс Христийн дараа 2000 гаруй жилийн өмнөөс үүнээс хойш Бурхан ярьсаар л байгаа. Би дахиад хэлье, тэр иш үзүүлдэг бэлэг авьяасаар дамжуулан ярьдаг. Тэр иш үзүүлгээр зүүдээр үзэгдлээр дамжуулан ярьдаг. Үүнд итгэх хэрэгтэй. Тэгээд та нар чинь галзуу юм уу гэж хэлэхгүй бай. Бид нар итгэх ёстой. Учир нь Библиэлд ингэж үздсэн байгаа учраас мөн бид ч бас хүнийг Бурхан бидэн рүү ярьдаг болохыг өөрсдийн биеэрээ амсаж үзэж байгаа учраас хэрв сүмд энэ бүх цар тахлын дараа дахин нэгдвэл та бүхэн Бурхан бидэн рүү ярьдаг энэ гайхалтай зүйлийг бас биеэрээ амсахыг хүсвэл Бурханы сүм рүү очицгоо. Энэ цуглаан руу ирцгээ. Тэгээд Бурхан та бүхэн рүү ярьж та бүхэн өөрсдөө энэ гайхалтай зүйлийг амсаж мэдэх болно. Ингээд бүгдөө Үлс номын 10 дугаар бүлгийг нээгээд ишлэл 19-ыг уншицгаая. Эндээс бүгдээрээ Бурхан хэрхэн сүнслэг бэлэг авьяасуудыг илчилдэг болохыг харах болно. Мөн энэ бол бодит зүйл, худлаа биш юм. Үүний тулд ямар нэг курс суух шаардлагагүй, ямар нэг онцгой сургалтын төвд явах хэрэггүй гэдгийг харах болно. Эдгээр сүнслэг бэлэг авьяас нь Бурханаас өгөгддөг. Дараа нь харин бүгдээрээ үүний тулд ямар нөхцөлийг биелүүлэх ёстойг харах болно. Үлс номын 10 дугаар бүлэг ишлэл 19. Петр үзэгдлийн тухай бодож байтал энэ Үлс номд өгүүлж байгаа түүхийн тухайд гэвэл элч Петр Корнел хэмээх нэгэн гэр бүлийг айлчилж ирсэн байдаг. Энэ хүн харин еврей хүн байгаагүй, энэ нь харин хүн байсан. Нэгэсэндээ еврей хүн биш байв. Тэгээд Петр түүнд Бурхны тухай ярьж өгдөг. Ингээд ишлэл 9-т Петр үзэгдлийн тухай бодож байтал нэгсэндээ тэр Корнел руу очихоос өмнө нэгэн үзэгдлийг харсан байна. Энэ үзэгдэл гэдэг нь яаж харагддаг вэ? Үзэгдэл нь яг л нэг дэлгэцийн кино шиг кино үзэж байгаа мэт. Бодит амьдралд биш хэдэн зураглалыг хардаг. Яг л нэг дэлгэцийн зураглал шиг кино үзэж байгаа мэт. Үзэгдэл нь ингэж үзэгддэг. Үзэгдэл үзэх бэлэг авьяас тэтгэлийн ахын дүүстөө Бурхан зураглал харуулдаг. Тэр хүн нь маш олон зургнуудыг хардаг. Үүгээр Бурхан тэр хүнд маш олон зүйлийг харуулдаг. Заримдаа тэр хүн энэ үзэгдлийн утгыг тайлж чаддаг ч заримдаа үгүй юм. Тэгэхээр энд Петрд юу тохиолдсон байх вэ? Петр залбирч байхдаа ариун сүнсээр дүүрч тэгээд энэ үзэгдлийг харсан байна. Энэ үзэгдэлдээ тэр маш олон бузар амьтад тэнгэрээс бууж ирэхийг харсан ба эдгээр нь бүгдээрээ нэгэн том даавн уутанд хийгдсэн байв. Тэгээд нэгэн дуу түүн рүү энэ амьтдыг нядлаад ид гэж хэлдэг. Петр тэгэхэд нь үгүй бид бузар амьтан юусоо идэж байгаагүй. Мосегийн хуулиарч энэ нь хориот. Тийм ч учраас би бузар амьтан иддэггүй гэдэг. Гэвч энэ дуу түүнд Бурхны цэвэр болгосныг чи бузар гэж бүү нэрл гэдэг. Ингээд ишлэл 19. Бид 10 дугаар бүлгийн 19-дэр зогссон. Энд Петр үзэгдлийн тухай бодож байтал сүнс түүнд үзэгтэн 3 эр чамайг хайж байна. Үүний ариун сүнс түнд яаж хэлсэн байх вэ? Тэр энэ үзэгдлүүдийг харсан. Ариун сүнсээр дүүрсэн байв. Энэ мөчөд ариун сүнс түүнийг өөрийг нь ашиглан түүн рүү ярьсан юм. Тэгээд 3 эр чамайг хайж байна гэж хэлсэн байна. Ариун сүнс Петр рүү ярьсан юм. Бурхан Петр рүү ярьж үүнийг хэлсэн байна. Тэгээд тэр чи буугаад тэдэнтэй хамт яв гэж хэлдэг. Тэгээд Петр эдгээр хүмүүстэй хамт явдаг. Ингээд
100-ийн дараа Корнелийн дэрдэг. Ишлэл 44-т Ишлэл 44-т Петр хэрхэн Корнелийн гэр бүлийнхэн сайн мэдээг түгээж байгааг харна. Тэр тэдэнд Евангелийн тухай мөн Бурхны тухай ярьдаг. Ингээд ишлэл 44-т эндээс бүгдээрээ Корнел болон түүний гэр бүлийнхэнд юу тохиолдсон бэ гэдгийг нь харах болно. Петр тэднийг зочилж очиод нэг асандаа Бурхан түүн рүү ярьж, ариун сүнс түүн рүү ярьж, энэ айл руу оч Бурхны тухай яар гэдэг. Ингээд ишлэл 44-т Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр ариун сүнс буу. Харийнхан дээр бас ариун сүнсний бэлэг асгарахыг холзлуулсан итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүхэн хараад гайхацгаажээ. Та нар харж байна уу? Итгэлийн ахын дүүс. Энд ямар ч курс дурддаггүй байна. Бурхан өөрөө нь сүнслэг бэлэг авьяасыг хүмүүст шууд өгдөг. Хэрв хэн нэг нь би чамд Бурханы илч гэсэн энэ цолыг өгнө гэвэл энэ нь худлаа зүйл юм. Эсвэл би чамд иш үзүүлэгч гэдэг цолыг өгнө гэвэл энэ нь ч бас худлаа зүйл. Та нар үүнд хууртаж болохгүй. Иш үзүүлэгч Бурханы илч гэсэн энэ цолыг эсвэл ариун сүнсийг хүлээн авах зэрэг нь Бурханаас шууд өгдөг. Хэрв таны зүрх ариун бөгөөд толбгүй бол, нүгэлгүй бол зөвхөн Бурханы өмнө ариун бөгөөд толбгүй байхаас гадна бас Бурханд итгэж түүнд зүрхээ нээсэн бол тэгээд тийм ээ би ч бас энэ бүхнийг биеэрээ амсаж үзмээр байна гэж хүсвэл Бурхан таны энэ хүслийг харах болно. Таны зүрхэн дэх хүслийг тэр харж байдаг. Тэгээд Бурхан танд энэ сүнслэг бэлэг авьяасыг хаарлах болно. Бүгдээрээ ишлэл 45-ыг сая уншсан, тэд гайхацгаасан. Нэгэсэндөө Петр тэнд хамт байсан еврейчүүд Петртэй тэнд хамт байсан еврейчүүд гайхацгаасан. Тэд Петрийг даган явж байсан юм. Тэгээд тэд харийнхан дээр энэ еврей биш хүмүүсийг хэлж байна. Бас ариун сүнсний бэлэг асгарахыг хараад гайхацгаажээ. Ишлэл 46 энд бүгдээрээ ямар тэмдэг өгөгдсөн болохыг харцгаая. Учир нь тэд хэл ярихгүйгээр ярьж Бурхныг дээдлэн алдаршуулж байгааг нь сонсдов. Бид энд тэмдгийг харж байна. Мөн Бурхан ярьдаг гэдгийг баталгааг харж байна. Бурхан ариун сүнсийг хүмүүсийн дээр асгадаг болохыг тэгээд хүмүүс хар хэлээр ярьдаг болохыг тэгэхдээ энэ нь бидний сурч чадах жирийн нэг хэл биш гэдгийг харж байна. Энэ нь Бурханаас ариун сүнснээс өгөгддөг. Энэ бол Тэнгэр элчийн хэл юм, Тэнгэрийн хэл юм. Магадгүй та юу хэлж байгаагаа ойлгохгүй. Гэвч Бурхан танд энэ хэлийг тайлах бэлэг авьяасыг өгч магадгүй. Тэгвэл та Бурханы таны ямар дамжуулан юу гэж хэлж байгааг мэдэх болно. Харин энд бид тэмдэг нь юу болохыг харж байна. Нотлогоо нь юу болохыг харж байна. Ингэж тэд ариун сүнс энэ гэр бүл дээр буусан байгааг мэдсэн юм. Учир нь тэд энэ тэмдэг болох хар хэлээр ярьсан болохоор тэр юм. Үүнээс бид сүнслэг бэлэг авьяас нь Бурханы илч байх нь иш үзүүлэг гар тавилт ариун сүнс нь бүгд Бурханаас ирдэг болохыг бид сурч авч байна. Эдгээрийг зөвхөн Бурханаас хүлээн авдаг. Нэг курст явснаар, нэг сургуульд сурснаар үүнийг хүлээн авахгүй зөвхөн Бурхан л үүнийг түгээдэг. Ингээд бүгдээрээ Үлс номын 13 дугаар бүлгийг нээцгээе. 13 дугаар бүлэг ишлэл 2. Антиох дахь сүмд иш үзүүлэгч багш нар байв. Тэр хэлэхдээ Антиох дахь чуулганд иш үзүүлэгч мөн багш нар байв. Энд тэр үед байсан иш үзүүлэгч багш нарыг дурдсан байна. Ингээд ишлэл 2-т тэнд байсан хүмүүсийг хэлж байна. Эзэнд үйлчилж мацаг барьж байх үед ариун сүнс ярьж гэсэн байна. Та нар харж байна уу? Энд ариун сүнс ярьж гэсэн байгааг. Тэд Тэнгэрээс доош буусан юм шиг эсвэл хоол газраас
дуудаж байгаа юм шиг тийм дуу хоолой сонсоогүй юм, үгүй юм. Энэ нь иш үзүүлэгчийн амаар дамжуулан ярьсан юм. Тэнд байсан хүмүүсийн амаар дамжуулан ярьсан байна. Эдгээр нь иш үзүүлэгчд мөн багш нар байсан. Тэдний амаар дамжуулан ариун сүнс ярьсан юм. Ингээд ишлэл 2 бичгтээ тэднийг эзэнд үйлчилж мацаг барьж байх үед ариун сүнс миний дуудсан үйлчлэл Барнаб, Саул нарыг надад тусгаарлагтун гэв. Үүнээс бид ариун сүнс хэрхэн өөрийгөө илчилдэг болохыг, өөрийгөө таниулдаг болохыг харж байна. Өнөөдөр бид энд сүнслэг бэлэг авьяас нэг бүр нь өөрийгөө хэрхэн илчилдэг болохыг суралцахаар цугласан байгаа байлаа. Тэд өөрийгөө хэрхэн таниулдаг вэ? Энд болохоор тэнд байсан иш үзүүлэгчдийн амаар дамжуулсан байна. Үүгээр дамжуулан ариун сүнс ярьсан байна. Тэгээд миний дуудсан үйлчлэл Барнаб, Саул нарыг надад тусгаарлагтун гэж хэлсэн байна. Ингээд одоо Үлс номын 19-ыг нээцгээе. Үлс номын 19-р бүлэг ишлэл 2. Энэ жижигтэн Паул Коринтод байж байгаад дараа нь Эфесуст ирсэн байна. Тэгээд тэр тэнд хэсэг дагалдагч нартай таарсан байна. Тэгээд тэр тэдэнтэй уулзаад эдгээр дагалдагч нараас ишлэл 2-т та нар итгэхтэн ариун сүнсийг хүлээн авсан уу гэж тэднээс асуусан байна. Тэд түүнд үгүй ариун сүнс байдгийг бид юусэн сонсоогүй юм байна. Гэв. Эндээс бид юу сурч байна? Маш олон чуулганууд Христийн сүмүүд байдаг. Тэд хэлэхдээ нэг хүн Христ рүү эргэнгүүтээ тэгээд гараа өргөөд би Бурхан эзэн Есүс Христэд итгэж байна. Хүлээн зөвшөөрч байна. Би энэ газарт байх болон би Христийг миний аврагч мөн гэж хүлээн зөвшөөрч байна гэж хэлэхэд бусд нь түүн рүү та гараа өргөө. Тийм ээ, би Христэд итгэж байна, би түүний хүлээн зөвшөөрч байна гэх яг энэ мөчид ариун сүнсийг хүлээн авсан гэж хэлцгээдэг. Гэтэл тэр хүн огт хар хэлээр яриагүй байдаг. Тэд түүнд та ариун сүнсийг хүлээн авсан ариун сүнс танд бий гэж хэлэхдээ тухайн хүнийг хуурч байгаа юм. Ийм байдлаар хүмүүс хууртагддаг. Энд Эфест байсан итгэгч нар эзэн Есүс Христийг аль хэдийн аврагч гэж хүлээн зөвшөөрсөн итгэж байсан ч тэд ариун сүнсийг хараахан хүлээн аваагүй байсан байна. Үүнээс гараа өргөөд би Христийг аврагч гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлэх нь хангалтгүй гэдэг нь харагдаж байна. Ингээд энэ нь хангалттай надад ариун сүнс би Бурхны сүнс надтай хамт байна гэж хэлэх нь буруу юм. Энэ нь худал зүйл та ингэж хууртаж болохгүй ийм зүйл гэж байхгүй. Паулч тийм учраас тэднээс та нар итгэхтэн ариун сүнсийг хүлээн авсан уу гэж асуусан. Тэдэж хариуд нь үгүй. Бид ямар ч ариун сүнс хүлээн аваагүй, ариун сүнс байдаг гэж мэдэхгүй, ариун сүнс оршдог гэж мэддэггүй байсан. Энэ талаар сонсож байгаагүй. Бид Назаретийн эзэн Есүсийг хүлээн авч усан баптизм хүртсэн. Бид энд сайн мэдээг сонсон түүнийг дагдаг. Өөр зүйл мэдэхгүй гэцгээдэг. Үүнээс бүгдээрээ сурцгаая. Бид хууртаж болохгүй. Ингэж ариун сүнсийг хүлээн авдаггүй. Ариун сүнсийг хүлээн авсан бол хар хэлээр ярих ёстой. Тэнгэр элчийн хэлээр, Тэнгэрийн хэлээр ярих ёстой. Үүний дараа л сүнслэг бэлэг авьяасуудыг хүлээн авна. Тэгээд илч хэлэхдээ та нар баптизм Иоанны баптизмыг хүртсэн юм байна гэд тэдэнд баптизм хүртээдэг. Эзэн Есүсийн нэрээр тэдэнд усан баптизм хүртээдэг. Тэгээд ишлэл 9-т Паул тэдэн дээр гараан тавихад ариун сүнс тэдэн дээр ирж тэд хэлээр ярьж иш үзүүлжээ гэж байна. Иш үзүүлэх нь бас нэг сэдэв. Маш олон газар хүмүүс хэлэхдээ иш үзүүлэх гэдэг нь хүмүүсийн өмнө энэ дээр гараад Библийн тухай ярьж сургаал номлохыг хэлнэ. Энэ нь иш үзүүлэх юм гэцгээдэг ингэж хүмүүсийг хуурдаг.
Үгүй юм, энэ бол худал зүйл. Үүнийг иш үзүүлэх гэхгүй. Иш үзүүлэх гэдэг нь хэрв ариун сүнс хэн нэг хүний амийг хэлийг удирдан өөр нэг хувь хүн рүү ярихыг хэлдэг юм. Тэгээд тэр хүн тухайн хүнд түүний хувийн амьдралынхын тухай зүрхэндээ нуусан зүйлсийн тухай энэ хүний хэндэж хэлээгүй байсан зүйлийн тухай ярьдаг. Энэ бол иш үзүүлэх юм. Мэдээж бас ерөнхий олон хүн зориулсан иш үзүүлэг гэж байна. Ийм иш үзүүлэхэнд Бурхан харин би та нарт ивэлэн харуулах болно гэх мэтчлэн бүх хүн рүү хандан ярьдаг. Сүүлийн өдрүүдэд болсон шиг ариун сүнс миний амийг удирдан тэгээд хүмүүст хандан би заримд чинь мөнгө өгнө, хоол, хүнсний зүйл өгнө, гайхамшгийг үлдэж зарим нэгийг чинь эдгэх болно гэж ариун сүнс буюу Бурхан хэлсэн. Энэ ч биелээ олсон юм олон хүн бидэнд рүү бичээд тийм ээ бид мөн хүлээн авсан хоол хүнстэй болсон гэх мэтчлэн Бурхан энэ амлсан зүйлээ биелүүлсэн болохыг гэрчилсэн юм. Тэрч бас хүмүүсийг эдгээсэн нэгэн орноосоо босож чаддаггүй байсан хүнийг Бурхан эдгээж энэ хүн нь эрүүл болсон. Энэ бол иш үзүүлэг юм. Ариун сүнс хэн нэгний амийг удирдах түүгээр дамжуулан иш үзүүлэхийг хэлнэ. Өөр зүйлсийг бол номлол, заах, сургах юм уу илтгэл тавих гэж нэрлэн харин иш үзүүлэх бол биш юм. Энэ бичигдснээр Паул тэдэн дээр гар тавихад тэд ариун сүнсээр дүүрч тэгээд хар хэлээр ярьж иш үзүүлсэн гэсэн байна. Тэд номлоогүй, бас сургаагүй, сургаал заагаагүй. Энэ мөчөд тэдэнд ариун сүнсний өгсөн иш үзүүлэг нь магадгүй тэнд байсан хүмүүст хандсан байсан байх. Тэр тэдэнд тэдний хувийн амьдралын талаар ярьж амлалтыг өгч эзэн магадгүй заримд нь сануулга өгсөн байх. Заримд нь гайхамшгийг үлдсэн байх. Бидэнд та бүхний сүнслэг бэлэг авъя сууж юм гэдгийг сайлгасаа гэсэндээ эдгээрийг уншиж байгаа байлаа. Энэ бол сүнслэг бэлэг авъяас нэг бүрийн илчлэл юм. Сүнслэг бэлэг авъяас бүр өөр өөрийн гэсэн байдлаар илэрдэг. Энэ нь гадны хүмүүсийн заадаг шиг биш юм. Тэр бүх курсуудыг мард. Хэрв хэн нэг нь та нарт хандан та Бурхны илч иш үзүүлэгч болмоор байвал энэ курс суу. Ийм төлбөрийг хий. Энэ курс суу. Тэгвэл та ариун сүнсийг хүлээн авна. Хар хэлээр ярьж сурна. Үүний тулд та энэ курст үүнийг төлөөд суу. Энд та хүмүүсийн ухаан алдуулдаг гар тавилтыг сурнаа гэж хэлдэг. Гэвч энэ нь залмих юм. Тэгээд энэ залмихыг сурахын тулд тэд төлбөр төлөх хэрэгтэй болдог байна. Энэ үнэгүй бас биш юм. Бас зарим хүн хэлдэг надад нэг мэдрэмж би энэ мэдрэмжээр дамжуулж Бурхан над руу ярьдаг гэдэг нь бас буруу. Энэ ч бас төөрөгдөл бид эндээс ямар ч мэдрэмжийн тухай уншаагүй харин зөвхөн бодит зүйлийн тухай ярьсан. Ариун сүнс тэдэн дээр бүрэн ирж тэднэр дамжуулан иш үзүүлсэн. Ариун сүнс энэ хүмүүсийн амийг удирдан тэдэн рүү хандан ингэж тэгж хий гэж хэлсэн байна. Ингээд бүгдээрээ одоо 1-р Коринт номноос уншицгаая. Эндээс бүгдээрээ ариун сүнсний бэлэг авьяасууд нь хэрхэн нэг бүрчлэн илчлэгдэг болохыг харах болно. 1-р Коринт ном 12-р бүлэг. Энэ ишлүүдийг бид өмнө нь нэг удаа уншсан байгаа. Гэхдээ бид эдгээрийг өөр өнцгөөс нь харж уншсан. Харин өнөөдөр бас нэг өөр өнцгөөс нь харж унших болно. 1-р Коринт ном 12-ийн 1-т. Энд дэлж Паул хэлэхдээ ах дүү нараа сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдлэггүй байхыг би хүсэхгүй байна гэсэн байна. Тэр хэлэхдээ би та нарыг мэдээсэй гэж хүсэж байна. Сүнслэг бэлэг авьяасууд бий гэж хэлж байна. Ингээд ишлэл 4-т бэлгүүд нь ялгаатайч гэсэн байна. Энэ нь энд олон сүнслэг бэлэг авьяасууд бий гэсэн үг юм. Тийм боловч сүнс нь ижил. Үйлчлэлүүд нь ялгаатайч. Үйлчлэлүүд гэдэг нь бас л сүнслэг бэлэг авьяасууд юм. Тийм боловч эзэн нь адил. Ишлэл 6-д үйлүүд нь ялгаатайч. Бүгдийн дотор энийг өсөндөн эцэг хүү ариун сүнсний дотор бүхнийг үйлдэгч нь мөн өөхөл бүх юм гэж хэлж байна. Тэр эдгээр сүнслэг бэлэг авьяасаар хүмүүсийн дунд өөрийгөө илчилдэг гэвч энэ нь нэг л Бурхан юм.
Ингээд ишлэл болоод тэр хэлэхдээ нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн тус бүрт нэг ёсондоо Бурханаас сүнслэг бэлэг авьяасыг хүлээн авсан эрэгтэй эмэгтэй хүн тус бүрт өгсөн аж тэгтэн эдгээр хүмүүсийг сүнслэгээр ашиглахын тулд юм. Сүнслэг бэлэг авьяасыг хүлээн авсан эдгээр хүмүүсийг сүнслэгээр ашиглана гэдэг нь ялгаа байхгүй сүм чуулганч мөн гар тавилтаар энэ нивэлийг хүртнэ гэсэн үг юм. Гар тавилтаар чуулганы сүмийн бүх итгэгч нар эвээгдэнэ. Ингэхдээ энэ сүнслэг бэлэг авьяасыг хүртсэн итгэлийн ахан дүүсээр дамжуулж учир нь гар тавилтаар ямар нэг гайхамшигтай зүйл тохиох юм эсвэл тухайн хүн чөлөөлөгдөж эдгэрлийг хүртэж ариун сүнсний баптизмыг хүртэх юм уу эсвэл тухайн хүнд иш үзүүлэлт ирж болно. Өөрөөр хэлбэл тэр хүнч бас иш үзүүлж болох юм. Ингээд ишлэл 8-д нэгэнд нь өөрөөр хэлбэл эрэгтэй болон эмэгтэй хүнд мэрэгэн ухааны үгийг сүнсээр өгсөн гэж байна. Мэрэгэн ухааны үг өгөгднө гэдэг нь энэ нь сүнслэг бэлэг авьяасыг авсан итгэгч нь маш мэрэгэн ухаантай болно гэсэн үг юм. Энэ хүн бүх зүйлийг зөв зүйтэй хийж бүхнийг ойлгож ухаарна. Энэ хүний хийсэн бүхэн нь хамгийн сайнаар үржих болно. Энэ хүн бас сүнслэгээрч бас хүснэ. Бусад хүмүүс сайн гэрчлэл, сайн үлгэр жишээ байх болно. Хийх зүйлээ төгс төгөлд рүүр хийн. Яагаад гэвэл энэ хүнд мэрэгэн үгийн бэлэг авьяас Бурханаас өгөгдсөн учраас юм. Үгээр тэр бусад хүмүүс итгэгч нарт биеийн хэрхэн авч явахыг юу хийж болохгүйг зааж чаддаг болно гэсэн үг. Учир нь энэ хүнд тийм чадвар өгөгдсөн гэсэн үг юм. Яг л чуулганы багш шиг гэж хэлж болох юм. Дараа нь хэлэхдээ нөгөөд нь мэдлэгийн үгийг тэрл сүнсээр өгсөн гэсэн байна. Энэ мэдлэгийн үгийн бэлэг авьяас гэдэг нь Бурханаас ирэх маш олон ээдрээтэй хачиргалтай зүйлийг ойлгох, таних ухаан юм. Бурханы сургаалыг таних, Библийг уншаад Библийг ойлгох чадвартай болно. Мөн нөхцөл байдлын учир утгыг тайлдаг, амьдралдаа маш олон чухал зүйлийг гүйцэлдүүлдэг зөвхөн сүнслэг амьдралын ч биш бас материалын амьдралын ухаан түүнд Бурханаас өгнө гэсэн үг юм. Тэгээд хүмүүс тухайн хүнийг маш ухаантай хүн гэцгээх болно. Тэд хэлж сургаж бүх зүйлийг маш их мэдлэгтэйгээр хийнэ. Яагаад гэвэл тэд ухаантай болохоор аюу үгүй юм. Яагаад гэвэл тэд мэдлэгийн бэлэг авьяастай болохоор тэр юм. Ингээд энд цааш хэлэхдээ ишлэл 9-т өөр нэгэнд нь итгэлийн мөнөөх сүнсээр өгсөн гэж байна. Өөрөөр хэлбэл итгэлийн бэлэг авьяасыг хэлж байна. Өөр нэгэнд нь гэдэг нь өөр нэгэн эрэгтэй эмэгтэй итгэгчид нэг ижил сүнсээр итгэлийн бэлэг авьяасыг тэр өгдөг гэдгийг энд хэлсэн байна. Бурхан бол нэг л Бурхан. Харин тэр эцэг, хүү, ариун сүнс гэсэн гуравлаар оршдог. Хүмүүст болон цуглаануудад сүнслэг бэлэг авьяасыг түгээгч нь Бурхан юм. Тэгээд энд бичигдснээр тэр хүмүүст бас итгэлийн сүнслэг бэлэг авьяасыг өгч чадна гэсэн байна. Хэрэв хэн нэг нь энэ бэлэг авьяасыг авсан бол түүний гуйсан бүх зүйл нь биелэгдэх болно. Тэгээд энэ хүн итгэлтэй болохоор бусад итгэгчийн дээр гараа нь тавина. Миний эзэн энэ хүний өвчнийг эдгээ гэж энэ хүнийг хорт хавдраас чөлөөлөөч гэж гуйдаг. Тэгтэн энэ хүнд маш их итгэл байх бөгөөд Бурханд бүрэн итгэж найддаг. Тэрээр түүнийг сонсож түүний гуйлтыг биелүүлнэ гэдгийг мэддэг байх юм. Бурхан ч бас түүний гуйлтын дагуу гайхамшигыг үйлдэн учрна. Тэр энэ хүнд энэ бэлэг авьяасыг өгсөн болохоор тэр юм. Тэгээд энэ хүн бүх зүйлийг маш итгэлтэй хийдэг. Бурхан ч бас түүний хүслийн дагуу биелүүлж өгдөг. Тэгээд хүмүүс Бурхан таныг сонсдог хэрнээ намайг сонсдоггүй. Би маш олон удаа үүнийг гуйсан боловч Бурхан биелүүлж өгөөгүй. Харин таныг гуйхад Бурханаас та ижил зүйлийг гуйхад Бурхан үүнийг биелүүлж өгснийг би харж байна. Бурхан ивэлээ надад хайрлсан. Тэр намайг эдгэж намайг чөлөөлсөн. Миний хүслийг биелүүлж өгсөн. Тэр намайг ивээсэн. Би таныг
Таны итгэлийг харж байна. Бурхан тантай хамт харин Бурхан намайг сонсдоггүй гэж Бурхан хүмүүс хэлцгээдэг. Гэтэл энэ нь тийм биш юм. Үүний учир нь тухайн хүнд Бурхан итгэлийн бэлэг авяасыг өгсөн болохоор тэр юм. Ингээд цааш нь хэлэхдээ нөгөөд нь эдгэх бэлгийг нэг л сүнсээр өгсөн гэж байна. Энэ бэлэг авяастай хүн ижил хандлага гаргана. Эдгэх бэлэг авяастай энэ итгэлийн гэрч, итгэлийн ахын дүү нар сүмийн дотор хүмүүсийн төлөө залбирахад сүмд цуглаанд маш олон бие суул өвчтөе хүмүүс бий. Тэгээд энэ хүмүүсийн дээр энэ сүнслэг бэлэг авяастай хүн гар тавьж Бурханаас эдгэрлийг гуйхад Бурхан энэ хүнийг ашиглан тэр хүмүүсийг эдгээдэг, тэднийг чөлөөлдөг, хүмүүст эдгэрлийг эрүүл мэндийг өгдөг. Хэрвээ хэн нэг нь би энэ ах миний төлөө залбираасаа гэж хүсэж байна. Намайг өвчтөй байхад, толгой их өвддөг байхад энэ ах миний дээр гар тавиад тэгээд миний толгойн өвчин байхгүй болсон. Өөр олон хүн над дээр гар тавьсан боловч миний толгойн өвчин гарлаагүй. Гэтэл энэ ах ирээд над дээр гар тавингууд миний толгойн өвчин алга болсон гэж яриудаг. Яагаад ийм зүйл болсон байх вэ? Яагаад гэвэл тэр итгэлийн ах эдгэх бэлэг авьяас учраас тэр юм ийм байдлаар сүнслэг бэлэг авьяасууд илчлэгдэг. Энд манай Бурханы сүмд ийм байдлаар сүнслэг бэлэг авьяас илчлэгддэг. Үүнээс бид нар сүнслэг бэлэг авьяас бүрийн илчлэлийг харж байна. Энэ сүнслэг бэлэг авьяасуудыг Бурхан өөрийн хүслийн дагуу хүмүүст тараадаг. Энэ нэг тусгай курс сууснаар ч юм эсвэл сурч хичээсэн зүйлийн улмаас өгөгддөггүй. Бидний цорын ганц хичээх ёстой зүйл бол зүрхийн хариуцлага юм. Бурхан зүрхийг хардаг. Ингэж тэр сүнслэг бэлэг авьяасуудыг тараадаг. Ингээд ишлэл 10 дахь бичгтээ өөр нэгэнд нь гайхамшгүүдийг үйлдэж хүчийг бэлэг авьяасыг өгсөн гэж байна. Юутай гайхалтай вэ? Үгүй гэж эдгээрийн аль нь илүү вэ? Гайхамшгүүдийг үйлдэх үү, эдгэх үү, эсвэл итгэлийн бэлэг авьяас уу? Миний бодлоор бүгд адил үнцэнтэй. Хэрв хэн нэг нь ядаж нэг бэлэг авьяасыг авч чадвал сэтгэл хангалуун байна. Бурхан талархна. Бурхан гайхамшгийг үйлдэх бэлэг авьяасыг өгсөн гэсэн байна. Энэ үнэхээр гайхамшгийг үйлдэн гэдэг нь зөвхөн өвчтөе хүний төлөө залбирахыг хэлж байгаа юм биш. Гайхамшгийг үйлдэн гэдэг нь хэн нэг нь өвчнөөсөн эдгэнэ гэсэн үг биш. Хорт хадраасаа салнаа гэсэн ч үг биш. Энэ гайхамшиг нь мөн өвчин эмхтэй огт холбоогүй зүйлдерч бас илэрч болно. Үйлдэгдэж болно. Жишээ нь хэн нэг нь шоронд орсон байлаа гэж бодъё. Тэгтээ хэлсээр тийш орсон байг. Тэгээд энэ хүний бурууг тогтоох хүртэл маш удаан хугацаа орон маш олон зүйл судлах хэрэгтэй болно. Гэтэл энэ хооронд тухайн хүн маш их зовлон үүснэ. Харин хэн нэг нь гайхамшиг үйлдэх бэлэг авьяастай бол тэгээд Бурхан түнд чи тийш энэ шорон руу яв. Тэнд хэлсээр сууж байгаа тэр хүнд гар тавьж өг гэж хэлжээ. Тэгээд тэр хүн тийш нь очиж тэр хүний төлөө залбирч түн дээр гар тавьж. Гэтэл гинэд бүх хаалганууд нэгдэж тэгээд тэр хүн гинэд байхгүй болно. Мөн энэ хүний хавтаст хэргийг харах юм бол тэнд нь юу ч байхгүй байна. Хинч энэ хүнийг хайхгүй. Учир нь Бурхан гайхамшиг үйлдсэн болохоор тэр юм. Түүнийг шоронгоос чөлөөлсөн болохоор тэр юм. Яагаад гэвэл тухайн хүний амь нас нь бас тэнд аюулд өртсөн байсан болохоор юм. Яагаад гэвэл түүнийг шорон суулгасан хүмүүс түүнийг хорлох санаатай байсан болохоор Бурхан энэ хүнийг хамгаалсан байна. Тэгэхдээ үүндээ гайхамшиг үйлдэх бэлэг авьяастай нэгэн хүнийг ашигласан байна. Тэгээд энэ гайхамшиг үйлдэх бэлэг авьяастай хүн тухайн хүнд хандан чи эндээс судлагдах болно гэж хэлдэг. Ийм зүйлийг Бурхан гайхамшиг үйлдэх бэлэг авьяастай хүмүүстэй хамт хийдэг. Хэрв хэн нэгний амьдралд нэгэн зүйл маш яаралтай хэрэгтэй байгаа тэгээд хэлдэг. Бурханы гайхамшиг надад хэрэгтэй байна гэж. Тэгэд надад тулгараад байгаа энэ хүнд асуудалд яг энэ мөчид надад Бурханы гайхамшиг тус болж чадна. Би маш хүнд байдалд ороод байна. Ямар ч гарах зам харагдахгүй байна. Бурханы гайхамшиг надад тусалж чадна гэцгээдэг. Тэгээд энэ мөчүүд гайхамшиг үйлдэх бэлэг авьяастай итгэлийн эгч итгэлийн ах дүү түн рүү очвол Бурхан тэр хүнийг ашиглан тухайн хүнийг энэ асуудлаас нь чөлөөлж өгнө. Бурхан гайхамшиг үйлдэн. Бурханы хийсэн бүх зүйл төгсдөг үлдэр. Бурхан бүх зүйлийг төгсгийдэг. Бурхан хизээж хүн төрлөختний хуулийн эсрэг зүйл хийдэггүй.
Засгийн газрын журмаас ангид зүйл хийдэггүй. Бурхан хийх зүйлээ төгсгөөдөг. Тэр мөн тухайн энэ гайхамшигыг хүртэх эрхтэй эсхийг анхаардаг. Бурхан ингэж л хийдэг. Гайхамшиг үйлдэх бэлэг Авиаста энэ хүн Бурханд хандан өөр нэг хүний төлөө түүнд туслаач гэж гуйхад магадгүй хэн нэг нь би ажилгүй харин одоо нэг ажлын ярилцлаганд орно гэвч энэ ажлын байранд олон зуун хүн орохоор үлсэлдэж байна. Гэвч би маш удаан ажилгүй байсан. Та надад гар тавиач Бурханаас гуйж өгөөч. Бурхан надад шин замыг нээн өгч энэ ярилцлаганд амжилттай оролцох нь туслах болтугай гэж түүнээс хүсэх болно. Тэгээд энэ гайхамшигыг үлдэх бэлэг Авиаста тэр хүн түүн дээр гар тавьж Бурханаас энэ хүний шинэ ажлын ярилцлаганд амжилттай оролцоход нь туслаач гэж гуйна. Тэгээд энэ хүн энэ 100 гаруй өрсөлдөгч нараас ганцаараа сонгогдно. Яагадгүй энэ хүнд Бурхан дэмжлэгийн харуулдаг учраас тэр гайхамшигыг үйлдэх сүнслэг бэлэг Авиаста энэ хүнтэй хамт байдаг учраас юм. Учир нь энэ сүнслэг бэлэг Авиаста хүн нь Бурханд зүрхээ Бурханы тавьсан нөхцөлийг биелүүлсэн хүн юм. Ингэснээр Бурхан хүмүүсийн дунд ийм байдлаар өөрийгөө илчилж чадахын тулд юм. Бурхан шаардлага тавьдаг. Энэ бэлэг Авиасыг авсан хүн нь эдгээр шаардлагыг хангасан хүн байна. Тэр шудраг үнэнч нүглээс хүндий сайн зүйлийг хийдэг энэрэнгүй хайраар дүрэн өглөгч үргэлж залбирдаг, Бурханыг хайдаг, муумхай зүйлээс холуур байдаг. Ийм бол Бурхан энэ хүнд нэг буюу олон сүнслэг бэлэг Авиасыг өгөх болно. Энэ хүний гайхалтайгаар ашиглах болно. Сүмдэрч, суглаан дээрч, мэдээж гадаач бас амьдралдч өдөр тутмын амьдрал Бурхан энэ хүнийг ашиглах болно. Учир нь энэ хүн бусад хүмүүст зөвхөн сайныг л хүсвэл Бурхан үүнийг нь биелүүлж өгнө. Энэ бол гайхамшиг үлдэх бэлэг Авиас байлаа. Бид нэр энэ сүнслэг бэлэг Авиас бүр хэрхэн илчлэгдэг болохыг харж байгаа байлаа. Тэгээд та нэг сүнслэг бэлэг Авиасыг сонгоод түүнийгээ Бурханаас шаргуй гуйгаарай. Энэ төчгтэн энэ бүхнийг нэг л сүнс хийдэг гэсэн байна. Тэгээд ишлэл 11-т энэ бүхнийг мөн өөхөлнийг сүнс ажилуулдаг бөгөөд хүн бүрдэд тус нь өөрийн хүссэнчлэн хуваарладаг. Нэг асандаа Бурхан үүнийг хүсснээрээ тараадаг гэсэн үг юм. Бурхан энэ бүхнийг өөрийн таалаар түгээдэг. Энд ариун сүнс энэ бүхнийг нэг курс төгссөн хүмүүст өгдөг гэсэн зүйл бичигдээгүй байна. Тийм биш юм. Энд бичигдэн тэр үүнийг өөрийнхөө хүснээр тараадаг гэсэн байна. Бусдад хуурдахгүй бай. Ингээд ишлэл 25 Ингэснээр бид хагаралгүй харин эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм. Үүгээр тэр Бурхан итгэгч нарт өөрийн сүнслэг бэлэг Авиасаа хүсснээр нь тараан өгдөг. Хүн бүр өөрөөр бэлэг Авиасыг өгдөг. Ингэснээр хагарал атаархал үүсэхгүй юм. Тэгээд нэг нь нөгөөдөө танд сүнслэг бэлэг Авиас байхад надад байхгүй байна. Бурхан танд 2 сүнслэг Авиасыг өгчөөд надад нэгийг л өгсөн байна гэх мэтлэн хэлэхгүй байхын тулд юм. Үгүй юм. Сүнслэг бэлэг Авиас авсан хүмүүс баяр хөөртэйгээр үйлчилдэг. Ямар ч атаархалгүйгээр тиймээс ч хагарал гэж байхгүй. Энд бичгтэн эрхтнүүд бие биедээ адилхан халамжтай гэсэн нь эдгээрх гайхамшиг үйлдэх хайр хэлийг тайлах гэх мэт сүнслэг бэлэг Авиастай ахын дүүс нэгнээ халамжилдаа гэсэн үг юм. Үүнийг бид эндээс уншиж болно. Ишлэл 27-д идүүгээ та нар Христийн бие бөгөөд тусдaan эрхтнүүд нь юм. Иймээс та нар Христийн биеийн эрхтнүүд болохын хувьд эрхтэн тус бүр үүгээр эрхтэй эмэгтэй хүмүүсийг хэлж байна. Бурхан сүнслэг бэлэг Авиасыг өгдөө гэсэн байна. Ингэснээр тэд ишлэл 28-д бичигдсэн эдгээр ажлуудыг биелүүлж чадахын тулд юм. Энд бичгтэн Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар эрхэм хүндэт итгэлийн ахын дүүсээ сонсогчдоо үзэгчтэй үүнээс хамтдаа сурцгаа. Магадгүй та бүхнийг өөр газар хуурах гэж оролцсон байж болно. Библийг унш. Тэгвэл та нарын нүд нээгдэх болно. Нүдийг тань хаасан мэдлэггүй хаалтаас нь салах хэрэгтэй. Учир нь яг л үүний улмаас хүмүүс хуурддаг. Ингээд цааш нь уншия. Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт иш үзүүлэгчд,
3 дугаар багш нар, дараа нь гайхамшиг үйлдэхгүй, дараа нь эдгээх бэлгүү, туслахгүй, удирдахгүй ба олон төрлийн хэл ярихыг тавьжээ. Олон төрлийн хэл ярих үедээ хүмүүс нь маш олон төрлийн Тэнгэрийн элчийн хэлээр ярьдаг. Зарим нь үүнийг ойлгохгүй ч Бурхан тэдэнд энэ хэлийг тайлах сүнслэг бэлэг авьяасыг өгч болно. Заримдаа ариун сүнс энэ тайлах бэлэг авьяасыг өгдөггүй. Энэ хүний хийх ёстой зүйл нь Бурханд залбирахтаа аяархнаар хайр хэлээр ярих хэрэгтэй. Ингэснээр тэр өөрөө сүнслэг амьдралдаа өсөх юм. Үүнд Бурхан баярлах болно. Өөр зүйл байхгүй. Харин хайр хэлийг тайлах бэлэг авьяастай хүмүүс нь хэрв хэнийг нь хайр хэлээр ярьж байхыг сонсвол түүний утгыг тайлж чадна. Магадгүй энэ нь Бурханы энэ хайр хэлээр ярьж байгаа хүнд юм уу? Эсвэл тайлж байгаа хүнд эсвэл чуулганд өгөх гэсэн мэдээ байж болно. Бурхан ингэж ажилладаг. Мөн иш үзүүлэх бэлэг авьяас байна. Энэ талаар Илч Паул хэлэхдээ чуулганы дотор иш үзүүлэх нь илүү дээр гэж хэлсэн байдаг. Тэр хэлэхдээ бүх бэлэг авьяас чухал бөгөөд гайхалтай. Гэвч хамгийн том бэлэг авьяас бол иш үзүүлэх юм гэж хэлсэн байдаг. Учир нь энэ бэлэг авьяасаар хүмүүс рүү ярьж тэдний зүрхний гүндэх зүйлийг илчилдэг. Тэр хэлэхдээ энэ нь иш үзүүлэх бэлэг авьяасын үйлчлэл гэж хэлсэн байдаг. Мөн тэр энд ишлэл 23 хэлэхдээ 14 дугаар бүлгийн 23 хэлэхдээ Чинээс хэрв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад бүгд хэл ярихгүйгээр ярвал хараахан сураагүй хүн эсвэл үл итгэгчд нэгэсэндээ сум даахуудаа ярьж байгаа хүн орж ирээд та нарыг солиорч байна гэж хэлэхгүй гэж юу? Ишлэл 24 харин та нар бүгд иш үзүүлдэг итгэдэггүй эсвэл хараахан сураагүй хүн орж ирээд тэрээр бүхнээр яллагдаж шүүхээр бүгдээр шүүгдэх бөгөөд зүрхний нууцуд нь илчлэгдэн инхүү тэрээр нүрээрээ унаж Бурханд мөргөн Бурхан та нарын дунд үнэхээр байгааг задлана. Яг энэ зүйлийг бид чуулгандаа хардаг. Үүнийг бид энд иш үзүүлэх бэлэг авьяаст энэ сүмдээ биеэрээ амсдаг. Мэдэж авч байгаа билээ. Иш үзүүлэх бэлэг авьяас гэдэг нь сүмийн цуглааны үеэр ариун сүнс хэн нэгний амийг хэлийг уруулыг ашиглан бусад хүмүүс рүү ярихыг хэлдэг. Тэгээд иш үзүүлэх бэлэг авьяастай хүн гар тавихад иш үзүүлэг ирдэг. Тэгээд Бурхан тухайн хүн рүү түүний нууцаас нь далд зүйлсээс нь ярьдаг. Нэгэн удаа сум руу нэг эрэгтэй хүн ирсэн юм. Тэр анх удаа сумд ирж үзсэн байв. Түүний шашин нь өөр шашин байлаа. Гэвч тэр сум руу өргөдөн ирсэн байв. Тэгээд надад энэ хүний төлөө залбирах боломж гарсан юм. Би мэдээж энэ хүнийг огт таньдаггүй байсан тэр хүн ч намайг танихгүй байв. Тэгээд би түүний дээр гар тавин залбирч эхлэхэд надад иш үзүүлэг ирсэн юм. Ариун сүнс миний амаар ярьж миний хэлийг удирдан энэ хүнд хэлэхдээ чи хоёр их нэртэй байна. Энэ бол гэр бүлийн хуралд. Чи аль нэгийг нь орхих хэрэгтэй. Нэгтээ л үлдэх хэрэгтэй. Хэрв чи намайг баярлуулж зөв зүйтэй амьдарч миний ивэл багтахыг хүсвэл чи нэг их нэрээсээ салж нэгтээ л үлдэх хэрэгтэй. Чи нэгэнд нь илүү хайртай юм байна. Түүнтэйгээ амьдар. Нөгөөхөөсөн харин холд гэв. Тэгээд би иш үзүүлснийхээ дараа түүнээс танд хоёр ихнэр бий юу гэж асуулаад ирэхээр тийм ээ тэр үнэ. Мөн тэр нэмж хэлэхдээ нэгэнд нь би илүү хайртай гэдэг нь ч бас үнэн. Бурхны саяын надад хэлсэн бүхэн үнэн. Би түүний хэлснийг анхаарч хийх болно. Өөрийгөө өөрчлөн. Бурхан намайг ивэгээсэ гэж би хүсэж байна гэсэн юм. Энэ бол иш үзүүлэг юм. Нэгүгээр хэлбэл зүрхний гүндэх далдлагдсан зүйлсийг тэр илчилдэг. Учир нь би түүний амьдралыг мэдэхгүй энэ эрэгтэйг танихгүй. Тэгээд түүний зүрхэндээ нуусан зүйл нь яг л энэ хоёр их нэртэй байсан юм. Энд байсан хүмүүсээс нэгэн ч үнийг мэддэггүй. Зөвхөн тэр өөрөө л мэдэж байсан.
Мөн нэг удаа манай сүм рүү нэгэн эмэгтэй ирээд тэр бас анх удаа ирсэн байв. Тэр үедээ бас өөр шашинтай байсан. Тэгээд тэр ирээд мөн тэр иш үзүүлэг авлаа. Түн дээр гар тавиад иш үзүүлэг өгсөн юм. Тэгээ бурхан иш үзүүлсэн хүний ам хэлийг нь ашиглан түүн рүү ярьсан байна. Энэ бол бид өөрсдийн санаагаараа ярьдаг зүйл биш юм. Хэн нэг хүний ам хэлийг удирдан ярина гэдэг бол дэлхий дээр байхгүй тийм агуу хүч. Тэгээд бурхан энэ эмэгтэйд хэлэхдээ маргааш хийх гэж төлөвлөсөн зүйлэн чи хийж болохгүй. Чиний хэвлээд байгаа хүүхэд хүү юм. Энэ хүү чамайг асрам. Чамд санаа тавих болно. Чамайг хөгшрөх үед чинь энэ хүү чамайг халамжлана гэж хэлсэн байна. Тэгээд иш үзүүлэг дуусахад тэр эмэгтэй надад маргааш би энэ хүүхдийг авахуулахаар төлөвлөсөн байсан юм. Өөрөөр хэлбэл би жирэмсэн. Тэгээд маргааш абортонд орохоор төлөвлөсөн байсан юм. Харин одоо бурхны хэлснийг сонсон болохоор би үүнийг хийхгүй гэж хэлсэн юм. Энэ нь ч хэлснээр нь болсон тэр эмэгтэй нэгэн хүү төрүүлсэн. Үүнээс хойш тэр бас сумд явдаг болсон юм. Тиймээс би түүний амьдралыг баг зэрэг мэддэг байлаа. Тэгээд энэ хүн маань нас өндөр болоод ганцаараа амьдардаг болоход харин түүний хүн түүнд үргэлж тусалж тайлдаг байсан юм. Яг л бурхны хэлснээр. Үүгээр бид энд бичигдсэн ишлэл биелэн олж байгааг харж байна. Та нар бүгд иш үзүүлбэл итгэдэггүй эсвэл хараахан сураагүй хүн орж ирээд тэрээр бүхнээр яллагдаж бүхнээр шүүгдэх бөгөөд зүрхний нууцуд нь илчлэгдэнэ. Ийхүү тэрээр нүрээрээ унаж бурханд мөргөн бурхан та нарын дунд үнэхээр байгааг зарлана гэсэн нь биелэн олдог юм. Бурханд алдарнаа. Энэ бол бурханы илчлэл. Бурхан ингэж ярьдаг. Энэ бол иш үзүүлэх бэлэг авьяас юм. Энэ нь хүмүүсийн бурхан надтай нэг адил нүгэлт хүнээр дамжуулан ярина гэж юу гэдэг шиг биш юм. Зарим нь ингэж хэлдэг. Бурхан энэ хүнээр дамжуулан ярина гэж юу? Энэ хүнээр дамжуулан ярих гэж юу? Үүнд би итгэж чадахгүй байна. Бурхан над руу ярих гэж нэг нүгэлт хүнээр дамжуулахгүй гэцгээдэг. Гэвч энэ хүмүүсийг шүүж байгаа хэрэг юм. Бид бүхэн хэн нэг яаж амьдарч юу хийдгийг мэдэхгүй шүү дээ. Харин энд Библиэд бурхан хэн нэгэн хүн рүү ярихын тулд өөр нэгнийг ашигладаг гэд бичээтэй байна. Тэр хэн нэгэн рүү ярихын тулд өөр нэгнийх нь амийг хэлийг удирдан ярьдаг. Бурхан ингэж ярьдаг. Энэ нь нэг тийм дуу хоол Тэнгэрээс сонсогдоод тэгээд чи үүнийг хий, чи надад хэрэгтэй хүн гэж хэлэхгүй. Үгүй юм. Бурхан хүмүүсийг үүндэн ашигладаг. Бурхан сүнслэг бэлэг авьяасыг түгээдэг. Хүн бүрт тэр өөрийн тааллын дагуу үнийгээ өгдөг. Хүн бүр өөрийн гэсэн үүрэг даалгавартай байдаг. Сүмд үйлчлэх ямар нэг үүрэг даалгавар юм. Тэгээд иш үзүүлэх бэлэг авьяас бол чуулган дотор хамгийн чухал бэлэг авьяас юм. Учир нь энэ нь чуулганыг бусдад байгуулдаг. Би нэг удаа 3 залуу хүн сүм рүү ирснийг санаж байна. Тэгээд би тэдний төлөө залбирч тэдэнд иш үзүүлэг өгөхөд бурхан тэдэн рүү яриад тэдэнд муу замаа орхих гэж хэлсэн юм. Учир нь тэд нийлж хулгай хийдэг байж тэр тэдэнд дахин бүү хулгай хий. Эн чинь гэмт хэрэг. Хэрв та нар гэмээ хүлээхгүй энэ замаа орхихгүй бол та нар эцэст нь шоронд орох болно гэдэг. Үүнд миний санаа их зовсон юм. Учир нь тэднийг таньдаг байх гэж бодсон байв. Тэд намайг харах гэж, тэднийг таньсан эсхийг мэдэх гэж босоод над руу ирж харсан юм. Учир нь би тэднийг хулгайч гэдгийг нь хэлсэн шүү дээ. Харин үүнийг би хаанаас мэдэх вүлээ? Тэд сүмд анх удаа ирсэн. Би тэднийг анх удаа харж байв. Тэд ч бас намайг анх удаа харсан байв. Тэгээд тэд явахдаа маш гайхсан. Бурхан ариун сүнс миний амаар дамжуулан тэдэнд үүнийг хэлсэнд тэд их гайхаж байв. Харин тэд итгэхийг хүсээгүй юм. Тэд гайхсан ч итгээгүй юм. Тэгээд хулгай үргэлжлүүлэн хийсээр 2-7 хоногийн дараа бүгд шоронд орсон байдаг.
Үүгээр би юу хэлэх гээд байна гэвэл Бурхан ингэж хүмүүс рүү ярьдаа гэдгийг хэлэх гээд байна. Тэр хүмүүсийг хамгаалах гэж тэдний хийж байгаа үйлдэлээс сэрэмжлүүлэх гэж тэднэр үү ярьдаг. Бурхан хүмүүст нүгэл үйлдэхгүй байхыг, муу зүйл үйлдэхгүй байхыг, бодлогогүй зүйл үйлдэхгүй байхыг, болгоомжтой байхыг сануулдаг. Нэг удаа бас нэг нэмэгтэй сүм дээр уйлсаар ирсэн юм. Ариун сүнс түүнд харин нөхрөөсөө битгий сал. Бодлогогүй үйл бүүхий. Төвчээртэй бай. Тэр чамд хайртай. Харин чи түүнд төвчээр гаргах хэрэгтэй. Би чиний энэ асуудлыг шийдэж өгнө гэх мэтчлэн хэлсэн юм. Бурхан энэ эмэгтэйд энэ асуудлаа шийдэхэд нь тусалсан. Тэр нөхрөөсөө салахаар шийдсэн байв. Учир нь нөхөр нь түүнийг араар нь тавьсан байж, энэ нь түүнд хүнд цохол болсон учраас тэр нөхрөөсөө салахаар шийдсэн байж. Харин Бурхан түүнд хэлэхдээ битгий хөнгөн хэсрүүлдэхий гэсэн байна. Тэгээд Бурхан өөрийн үгэнч билүүлсэн юм. Түүний нөхөр нь түүнд үнэхээр хайртай байсан. Харин чөтгөр түүний амьдралд шургаж түүнийг төөрөгдүүлсэн байв. Энэ нөхөр нь амьдралынхаа туршид түүний хажууд байсан юм. Энэ эмэгтэйч бас ажиглалтай байсан. Тэр хэлэхдээ Бурхан энд байна. Энд тэр өөрийгөө таниулдаг юм байна. Би энэ сүмд үлдэх болно. Учир нь Бурханы илчлэл энд байна гэж хэлсэн юм. Би та бүхэн энэ Бурханаас өгсөн сүнслэг бэлэг авьяас бүрийн илчлэлийг ойлгож ухаараасай гэж хүсэж байна. Хинч та бүхнийг хуурахгүй байг. Худал зүйлийг хэлэхгүй байг. Та нар өөрсдөө Библийг уншиж үннийг эндээс олцгоо өөрсдөө хийцгээе. Бурхныг хайр. Тэгээд та нар Бурхан хэрхэн та нарыг ажиглалтай болохыг харах болно. Тэр та нарыг ивэх болно. Та нар бас сүнслэг бэлэг авьяасыг авах болно. Бурхан та бүхнийг ивэх болтугай. Ингээд бүгдээрээ Бурхантай хандан залбирцгаая. Тэнгэрлэг аваа, ариун эцэг минь. Тэнгэрт байгаа таны нэр алдарших болтугай. Танд магтаалыг өргөе, ивэлэг өргөе. Алдар суун танд билээ. Магтаал нь танд билээ. Хаанчлал бол таних, агуу гайхамшиг нь таних, хүч чадал нь таних, таны нэгүсэл мөн гэхэд байх үлээ. Таны амлалтууд итгэмжтэй хийгээд баттай. Таны үг үнэн, таны замууд зөвхт билээ. Та бол энэрэнгүй. Та бидэнд үргэлж өөрийн нэгүслийг харуулдаг. Таны хайр мөн хийх билээ. Тэнгэрлэг эцэг минь, бидний эзэн Есүс Христийн эцэг танд бид энэ мөчөд гуйн залбирч байна. Бид таны оршихуйн өмнө байна. Та биднийг сонсдог, биднийг хардаг. Миний эзэн, та бидний хүн нэг бүрийн энэ видеог харж байгаа хүн бүрийн хэрэгцээг харж байгаа. Та тэдний гуньгийг, тэдний шаналлыг мэднэ. Хүн нэг бүрийн зовлон та хардаг. Тэдний зовоорыг та мэднэ. Та мөн тэдний хүн нэг бүрийн зүрхний хүслийг мэднэ. Тэдний амьдралын хүслийг та биелүүлж, та тэдний зовлон шаналлыг мэднэ шүү дээ. Та тэдний зүрхний шархыг бас мэднэ. Та хүн нэг мөрийг мэднэ. Миний эзэн, ариун эцэг минь. Би танаас гуй та өөрийн хүчит гараан эрэгтэй эмэгтэй хүн бүрийн дээгүүр сунгааж тэдний хүн нэг бүрт ивэлэн хайрлаж тэднийг баяр хөөрөөр дүүргэж муу ёрийн сүнсэнд дарлагдсан маш олон хүмүүс бий аваа. Тэр тэдний ухааныг хааж бодож сэтгэж чадахгүй болгодог. Тиймээс энэ хүмүүс таны өмнө эрүүл ухаанаар зогсож танд залбирч чаддаггүй. Харин таны хайр бол агуу. Таны хайр мөн хийх. Таны нэгүсэлч мөн хийх. Тийм учраас үүн дээр бүү анхаараач гэж танаас гуй. Эдгээр хүмүүст танд эрүүл ухаанаар залбирах тэр чадвар байхгүй юм. Гэвч зэн та өршөөлөн харуулж нэгүслийн гараан сунгааж хүн бүрийн дунд гайхамшиг тэмдгүүдийг үлдээж тэднийг чөлөөлөж муу ёрийн сүнсэнд дарлагдсан маш олон хүмүүс бий аваа. Хөгшөрч орноосоо босож чадахгүй байгаа. Өвчтөе байгаа. Эмнэлэгт хэвтэж байгаа олон хүмүүс бий. Миний эзэн, та хүн нэг бүрийг танина. Та тэдний хэрэгцээг мэднэ. Хэрэг та гайхамшиг хийхийг хүсвэл хүн нэг бүрт гайхамшиг хийх болно. Тэднийг эдгэн, тэдний өвчнийг авч чадна, тэднийг чөлөөлж чадна. Баярлалаа эзэн минь.
Та бас бүх гинжүүдийг таслааж, дайсны хараалыг таслааж, мэрэг төлөг илб ичдийн хараалыг зайлуулж ариусгаж зөвхөн хүмүүст та нэгүслэн зовсон хүмүүс та нэгүслэн харуулж магадгүй гэр бүлийн нэг гишүүн нь шизофрен өвчтөй байж болно. Тийм бол энэ гэр бүлийн хүн бүр түүнд зовдөг. Нэгүслийн харуулж аваа энэ хүмүүс тань руу хандан гуйж байна. Магадгүй тэдний ухаан санаа самуурсан учраас хийдэг зүйлээ хийж чадахгүй болсон байгаа гэж таны нэгүсэл агуу. Та тэднийг харж тэднийг сонсож нэгүслийн тэдэнд харуулах болно. Өөрийгөө тэдэнд илчлэх болно. Миний эзэн та бод итгэмжтэй таны үг бүх зүйлээс үнэтэй билээ. Таны үг бидний дээр билээ. Танд талархлыг өргөж байна. Ариун эцэг минь гараан сунган өвчнийг аваач, энэ вирусыг аваач, дэлхийг тэр чигтэн бүрхээд байгаа энэ дайсныг зайлуулаач. Олон хүний ам үргэлж байна. Та өөрийн хүчит гараан сунган энэ цар тахлыг төгсгөл болгооч. Хүмүүст таныг танин мэдэх тэр боломжийг олгооч. Тэд таны замыг, таны үгийг танин мэдэх болтугай. Ингэснээр тэд ч бас авралт хүрч чадах билээ. Мөнхийн амийг хүртэж чадах билээ. Мөн танаас ивэлийг хүртэж чадах билээ. Баярлалаа эцэг минь. Би танаас таны хайртай хүү эзэн Есүс Христ нэрээр гуйж байна. Түүнд алдарн байг, алдар сүү, магтаал мөнхийн мөхөд түүнд билээ. Аамен. Баярлалаа эзэн. Ингээд бүгдээрээ магтаалын кордо 12-ыг дуулцгаа. Энэ дууны нэр нь эзний баяр хөөр. El gozo del Señor mi fortaleza es, el gozo del Señor mi fortaleza es, el gozo del Señor mi fortaleza es, y su gozo sin medida Él me da. Si tienes ese gozo puedes tú cantar, si tienes ese gozo puedes tú danzar, si tienes ese gozo puedes tú gritar, y su gozo sin medida Él te da. El gozo del Señor mi fortaleza es, el gozo del Señor mi fortaleza es, el gozo del Señor mi fortaleza es, y su gozo sin medida Él me da. Si tienes ese gozo puedes tú cantar, si tienes ese gozo puedes tú danzar, si tienes ese gozo puedes tú gritar, y su gozo sin medida Él te da. Бурхандаа талархъя бурхан. Та бүхний гайхалтайгаар ивээх болтугай. Та бүхэндээ халуун дотн тэврэлтийг илгээж байна. Бурхан ивэг.